Монголд бол бурхны шин эрт цаг дэлгэрхтэй одоо хүмүүс бол тэгж үздэг юм. Одоо Монгол бурхны шин дэлгэрснээр одоо монгол хүмүүсийг одоо хэтэрхий номхон хөлцөнгөө болгож байгаа. Би бол тийм байх магадгүй гэдэг боддог. Яг тэгэхээр одоо манай нутаг Баянгорт нэг уран хайрхан гэдэг бол бай. Тэгээд тэрэн дээр одоо баг байхад манай өвөө энэ төр одоо ламнар энэ төр очиод тэр үлийг тагтдаг. Тэгэхдээ тэрний хүний ганц үг дагуулж гарч одоо тахилын зан үйл энэ төр юмнуудыг тэр хүн одоо хүнээр өргүүлдэг юм байсан. Тэгээ энэ яагаад ингэж хүний ганц үгээр ингэж одоо дагуулж гардаг юм бэ гэдэг. Тэр нэг мал гэдэг айлын энэхүү ир гэдэг хүнийг дагуулж гардаг байсан. Тэгээ энэ яагаад ингэж хүний ганц үг дагуулж гарч байгаа юм бэ гэхээр энэ эрт цагта бурхны шин орж ирэхээс өмнө энэ уулыг хүний ганц үгээр дахигдаг байсан бол юм аа. Хүний одоо 7 настай ганц үгээр дахигдаг байсан гэдэг. Тэгээд одоо тэрнийг дахихдээ тэр хүүхд ингээд дөрвөн мөчнөөс ингээд нарийнхан сураар ингээд чивчиртэл ингээд боогоод ирэхээр одоо цээж нэгэ хөрөнтэй тамга тусан одоо цээжэнд ингээд юу л гэдэг. Тэр тэрнийг цоолоод цусаар навог нь бодож тэр овог дахидаг байсан. Тэгээд сүүлд одоо бурхны шин дэлгэрээд ирэхдээ зэрэг тэр одоо хүн дахилга одоо мал хойлголох энэ тэр хориглоод тэгээд энийг одоо сахилах болсон юм аа. Тэгээд тэр л бас одоо гэцэл сахилтай байсан болсон юм аа. Тэгээд яг хөө тэр одоо хүний ганц үгээр эдээ удаа тэр цагаан эдээ өргөдөг тэр зан үйл нь хэвээрээ үлдээд тэгээд одоо тэр улаан юм үзүүлэх харих өргөхийг одоо хориглосон. Тэгэхээр би тэрнийг юу гэж бодож байгаа нөхөр тэр одоо бөө мөргөлийн одоо тахилгын зан үйлд бол одоо тэр хүний ганц үгээр уул дахиад сууж яана гэдэг бол нэлээд зүрхтэй хүмүүсийн хийх ажил байна. Тэгэхээр хүний ганц үг одоо хүүхдээ авч яваад уул тагчих гэдэг ингээд хэлдэг. Тэгтэг манай үгээр одоо уул тагчих гэдэг ингээд сууж байгаа аав хийж гэж байхгүй байна. Тэгэхээр тэр одоо хүүхдийг авч явахын тулд тэр эцэг эхийг одоо яаж тэр эцэг одоо хүүхдийг авч явах одоо хүүхдэл өөр харам гэд эцэг эх бол одоо ямарч байсан хүүхдээ зүгээр өгж яваад уул тахиулчихгүй байх л та. Тэгэхээр тэр эцэг эхийг одоо яах вэ? Тэгээд тэр уулан дээр гарах чад нэг уул тагчих байгаа гэд хүүхдээ алаа зогсож байгаа хүмүүсээр нь бас хичнээн зүрх зөрхтэй хүмүүс байх. Тэгэхээр тийм зүрх зөрхтэй хүмүүс бол дараад л цавчаад л байхаас харахгүй байх. Харин бурхны шин одоо орж ир дэлгэрснээр дайнаас дайны хооронд тийм ээ хямралаас хямралын хооронд байсан зүгээр нэг сонзон одоо юу гэдгийг тэр намайг тэгснэ одоо энэ намайг дээрээс уулгахсангүй гэл ингээл нэг иймэрхүү зүйлүүдээс ялгүй зүйлүүдээс л одоо Монголын одоо дороотлын шинжчин бурхны шинээс биш багаадуудын үеийн хоорондын одоо суудлын төлөв тэмцлээс л болж хямралд ангарч тэгээд бид нэр бол бүгдээр адил тэнцүү зөрөгтэй адил тэнцүү одоо эрх мэдэлтэй хүмүүс бол хоорондоо үз тарсааргүй Монгол одоо хямралд орцсон. Тэгээд тэр дайнаас дайны хооронд дажингаас дажингийн хооронд байсан энэ одоо сэтгэл дээр одоо бусдыг хайрлах сэтгэл одоо орж ирснээр тэр нь одоо илүү амраа маглан болж чадсан баг. Тийм учраас илүү их дэлгэрсэн баг гэж би бол бодож байна.